За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн энэ асуудал бол ардсан намын үед бас 2017 оны үед тийм ээ. Гэхдээ 14 оны үед энэ хууль гараад нэлээд зөв зүйтэй болсон. Тэгээ 16 оноос хойш 20 он хүртэл энэ эрүүл мэндийн даатгалын сангийн дараагаар улсын хурлын дараа гарсан дамжны Дэмбэрлэгөө ажиллаж энэ эрүүл мэндийн даатгалын сангийг илүү ашигтай ажилуулдаг, сан хөмөргийг нэмэгдүүлдэг энэ ажлыг одоо маш их хийжсэн. Тэгээд энэнийг нь Хүрлбаатар сайд ямар бодлого гаргаж ирсэн бэ гэхээр эрүүл мэндийн даатгалын тухайн жилдээ төссөн төлбөрийг тухайн жилдээ зарцуулаад дуусна гэдэг ийм зарчим гаргаад Дэмбэрлэгөөг явуулж агаад тэгээ ард нь одоо ингээд ийм замбраагүй одоо саяын хэлдэг 383 мянган ширхэг одоо хуурамч одоо тайлан гаргаад одоо энэ эрүүл мэндийн даатгалыг тонох ийм зүйл санг тонох одоо ийм зүйл явсан байна. Тэгэхээр ер нь бол төрд энэ одоо энэ сайхан уламжлалтай ахмад хүмүүс энэ төрийн одоо сан хөрөнгийг илүү нэмэгдүүлэх талаар илүү сайн ажилддаг юм байна гэдэг нь Дэмбэрэл дараагаас илүү харагдсан. Одоо тэгээ сүүлийн үеийн тэр энэ эрүүл мэндийн даатгалын сангийн захирлууч нь бүгдээрээ зөвхөн ерөөсөө хэн гишүүн ямар сайд үг гэлнүү тэрнийхэн дагуу одоо янз янзын замбраагүй зардал гаргасаар байгаа ийм л байдалд оруулж байгаа гэдгийг хэлье. За Даваа самбуугийн Ганмаа гишүүн